За сайн байцгаана уу. Ингээд та бүхэнтэйгээ ээлжил блогоор оолцож байна. За энэхүү блог маань болохоор ерөнхийдөө манай Перт хотын талаар дээрэс нь хүүхдийн сургууль, хүмүүсийн асуусан асуултад хариулахар блогоо бэлдсэн байгаа. За хамгийн нэгдүгээрт болохоор хотынхаа талаар танилцуулаач гэсэн байна. За манай хот болохоор ерөнхийдөө бас дэлхийд ийм ховор хотод ордсон байна. Яа тэгэхээр 130 км урт үргэлжилсэн ийм хот ховор байдаг юм байна л та. Тэгэхээр бодоод үзэхээр Улаанбаатараас гараад 130 гэхээр бараг зүүн хараа хот хүртэл бараг тийм хол хот байгааз. Тэгтэл ийм урт хот бол ингээд дэд бүтцэд нь бүрэн шийдэгдсэн, ингээд хөгжсөн. Манайд бол ийм байдаг шүү дээ. Улаанбаатарт хотын төв хэсэг нь арай айтайхан, захаараа нэг юм онцгүй байдаг тий. Гэтэл яг манай баруун Австралийн Перт хот бол бүх хэсэг нь жигд хөгжсөн. Тэр нь бол үнэхээр гайхалтай. Би бол анх ирээд үнэхээр гайхчихсан юм. Хүүш ингээд захт нь очихоор энэ зах хэсэг нь ямар онцгүй юм бэ гэж харагдах юм. Яагаад байдгүй юм бэ? Яаж ингэж гоё хотыг хөгжүүлдэг юм бэ? Юу вэ гэх тийм. Дэлгүүрнүүд нь хүртэл ингээд том дэлгүүрүүд нь бүх дүүрэгтэй байгаа. Энэ хот маань болохоор өөрөө монголоор бол нэг хороо шиг ингээд хуваагдсан байх шиг байна л да. Хороо ч юм уу дүүрэг ч юм уу тийм. Тэнгүүдээ хот болгоно тэр дүүрэг хот нь өөр ингэсэн нэртэй. Тэгээ тэндээ болохоор ингээд бүр том дэлгүүр болгоно бүгдээрээ ингээд сүлжээ болоод манай Монголын номин шиг ингээд бүгд байж идэг. Бүх дэлгүүрүүд нь байж идэг. Бүх тэр хэрэгцээ юмнууд нь ингээд дүүрэг болгондоо ч юм уу хороо болгондоо ч юм ингээд байж идэг нь үнэхээр гайхалтай байгаа юм. За тэгээ манай энэ хотын яг гол хэсэгт нь болохоор Сван Ривер гээд хунгийн гол ингээд урсч идэг. Энэ гол болохоор ингээд яг газрын зургаас ингээд бүр дээрээс нь харах юм бол яг хунгийн хэлбэртэй юм билээ. Тэгэхээр нөө хунгийн гол гэж нэрлсэн юм байлээ. Би өөрөө газрын зургаас хараад вау ямар гайхалтай юм бэ гэж олж мэдчихсэн юм. За нэг хүн ингэж асуусан байна. Монголчууд их цөөтэй хот гэж байна. Тэгэхээр арьс өнгөөр ялгарлах явдал хэрэг байдаг вэ гэсэн байна. За энэ Перт хот өөрөө тэгээ бусад хосууд нь ч гэсэн бараг ялгаагүй байдаг бах гэж бодож байна Австрали. Тэгэхээр манай энэ баруун Австралийн Перт хот маань өөрөө олон үндэсний хот гэж их алдартай. Тэгэхээр ерөнхийдөө ингээд бүх газар янз бүрийн үндэстэй хүмүүс байдаг. Жишээлбэл би анх ингээд баруун Австралид ирчээд яг Австрали хүмүүсийн царай нь яг ямар байд юм болоо. Яг ямар царайтай хүмүүс байд юм болоо гэж бүр эргэлзэжсэн гэж бодлоо. Тэгэхээр янз бүрийн хүмүүс бүр зөндөө байдаг. Манай хүүхдийн ингээд 6 настай хүүхдийн 1-р ангид ингээд нэг ангид байгаа хүүхдүүд нэг 25 хүүхдийн нэг анги байлаа гэхэд нэг 4-5 л Австрал тэгэл бүх үндэстэн байдаг. Тэгэхээр энэ ингээд багаасаа ингээд бид нар өөр арьс үндэстэй хүмүүстэй ингэж яг найз шиг нэг хүн шиг харьцах хэрэгтэй байна, ялгарлахгүй байх хэрэгтэй байна гэдэг зүйл дээр бол маш их анхаардаг юм шиг санагддаг. Тэр утга хичээл дээр нь хүртэл ингээд бид нар нэг нэгэндээ ингэж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хэрвээ чи нэгэндээ хүндэтгэлтэй хандаад байвал ингээд чамайг урамшуулад ингээд тэмдэг өгдөг байхгүй хамгийн өөрийгөө зөв авч явсан хүүхэд чи хамгийн энэ 7 хоногт ч юм уу хамгийн бусдаа сайн харьцлаа барьцлаа гэж юм уу ийм байдлаар хүүхдүүдэд урамшуулад явдаг нь бол үнэхээр гахалтай санагдсан. Арьс өнгөний ялгуурл гэж юу н байхгүй. Америкт бол байдаг гэж магадгүй. Гэхдээ би Америкт бол очиж үзээгүй учраас үнэхээр мэдэхгүй байна. Ямар байдгийг нь тэнд амьдардаг хүмүүс л мэддэг байх. Энд бол ерөнхийдөө бол тийм байхгүй. Гэхдээ монголчууд бол цөөхөн үнэхээр үнэ. Жишээлбэл Сидней хот бол маш олон монголчуудтай 14-5 мянган монгол байгаад байгаа гэдэг шиг байна. Манай хот бол үсрээл 1000 монголхон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол яг ингээд монголчуудынх нь холбоо гэж байгаа. За монголчууд нь мэдээж ингээд уулз хучрах баяр наадам янз бүрийн тоглолт энэ төр дээр бол таарна. Гэхдээ бас тэр болго монголчуудаа таарад авахгүй. Иймэрхүү байдаг. За хотынхаа талаар захыг хоол амттны талаар ярьж өгөөч гэсэн байна. За хоолны хувьд болохоор энэ австралчууд ер нь юм түргэн хоолнд айгуу дуртай ч юм уу түргэн хоол өөрсдийнх нь хоол ч юм уу ямар ч гэсэн шарсан төмсөө болоод шарсан төмс загсаа бол ингээ байнга иддэг хүмүүс юм билээ. Тэгээд хүмүүс нь өөрөө маш спортлог. Бороо орноо ямар ч үед зүгээр л тэр спорт хийгээл явждаг. Гадаа гүгээл явждаг. Яг энэ уур амьсгал нь өөрөө маш гоё болохоор бас хүмүүс нь тэгж магадгүй байнгын спортоо жилийн 4 өдрөдөө хийдэг байх л та. Гэхдээ бас хүнийхэн тэр майндсет буюу оюун санааны хувьд бол маш гоё тийм хийл гэсэн бол хийдэг, спортоо гүйцэн, өнөөдөр би хийх ёстой гэсэн бол тэр бороо мороос үл хамааран хийдэг нь үнэхээр гайхалтай. Тэгээ ерөнхийдөө ихэнх хүмүүс нь маш гоё биетэй. Вау, ямар гоё биетэй юм бэ? Ямар гоё өвдөө арчаатай юм бэ? Вау л та гэж ер нь хардаг. Ялангуяа 70 эргээр ингээд очих юм бол ингээд өстө янзын гой залуучууд эмэгтэйчүүд тэргээр ингээд гүүгээ явж идэг. Вау гэд очиж бүр ингээд урам зориг авдаг. Тэгээ ер нь заавал далаач гэхгүйгээр энэ тэндээ ингээд бүгдээрээ спортоо маш сайн хийдэг нь бүр үнэхээр гайхалтай. За дараагийн нэг гоё зүйл болохоор
community center гэж энд бас байдаг. Community center гэдэг нь болохоор одоо монголоор бол одоо нэг юм цогцлбор юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ жишээлбэл одоо миний энэ амьдарч байгаа дүүрэгт болохоор нэг одоо community center дээр нь юу байдаг вэ гэхээр спорт нь байна. За усан сэлэлт нь байна. Одоо хүүхдүүдийнх нь хичээлийнх нь курс байна тийм. Манай хүүхдүүд ч саксны дугуйланд явдаг. Гэтэл нөгөө хүүхдүүд маань болохоор бүгдээрээ усан сэлэлтэнд явдаг. За тэнгуү энэ дотор нь болохоор йог байна, пилатес байна. Бүх төрлийн дасгалууд ингээ бүр төрөл төрлөөр хуваараараа байж байдаг. Тэнгүүд одоо сардаа нэг багахан мөнгө өгөөд энэ ингээ бүх сургалтанд нь хамрагдаж болдог. Бүгдд нь. Ерөөсөө ингээл одоо Монгол мөнгөөр бодоход бараг би жишээлбэл оюутан учраас арай хямдралтай буюу сардаа нэг 120 мянган төгрөг төлөөдөх шиг байгаа. Тэнгүүд энэгээрээ би бүх үйлчлэгийг нь авч болж байгаа. Тэр нь бүр үнэхээр гайхалтай. Хүүхдүүд ч гэсэн хүүхдүүд болохоор илүү хямдхан байна гэсэн. Ийм гайхалтай давуу талтай. Одоо та ингээл хүсээл одоо гадаад энэ хотод ирлээ гэхэд бол ингээл спорт янз бүрийн юмд оролцох боломж нь зүгээр хаасаагүй нэлттэй. Аль дүүрэгтэй ч гэсэн энэ комплекс нь дандаа бэж яадаг. Монгол бол жишээлбэл усан сэлэлтэнд би Кингс усан паркад явж байхад нэг хүний 350 мянгаар 12 удаагийн оролтонд сууж ирсэн байхгүй. Нэлээд үнэтэй. Манай тийм усан спортын төвд ховор тэгээ маш үнэтэй байдаг штэ. Энд бол тийм байхгүй. Эсрэгээр бүр ингээ хүн амаа эрүүл мэндээр нь дэмжих зүйлээр бол зүгээр тасархаа анхаардаг юм шиг. Амттан гинэ. За хоолыг бол яг хөө ингээд ерөнхийдөө төргөн хоол хийддэг хүмүүс юм байлээ. Гэхдээ би энэ үнэхээр тасархаа. Тэгээ яг ингээ энэ Австрали гэдэг чинь ерөнхийдөө бол яг англи хүмүүс ирээд суурьшсан ийм нутаг штэ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө шар англи хүмүүстэйгээ ер нь бол төстэй тийм хүмүүс байгаа. Зах интерлүүнд би бол үнэхээр орж үзээгүй. Ойрхон нөгөө хамгийн том ойрхон том дэлгүүрлөгөө ороод хүнсээ авчдаг. Зах махаар нэрөөсөө явж үзээгүй байгаа. Уучлаарай энэ асуултанд үнэхээр мэдлэг надад байхгүй байна. Дараачих нь болохоор цаг агаар гинэ. За цаг агаарын хувьд бол вау надад бол ингээ бүр ямар гоё уур амьсгалтай газар вэ. Энэ Чингис хаан эдний нутгийг эзэлчихгүй яаваа гэж би бүр жоох ингээ бодсон заяа. Тэгэхээр зарим хүмүүс ингээ дургуутч магадгүй. Яагаад гэвэл уур амьсгал нь хитрхи гоё байгаа байхгүй. Жилийн 4 улирал одоо манад байдаг шүү дээ. Ингээл яг Монголын маань тэр улирал нь ингээ гоё өнгийн үнэхээр гоё ч ихсэн. Яг нэм хитрхи хатуур ширүүн биш. Одоо эдний өвөл гэхэд одоо эдний өвөл болж штэ. Би өвөл нь ингээд энэ цамцтайгаа сууж байна. Одоо нэмэх нэг 20 градус байна. Яг гоо бүр энийгээ тайлаад ингээд бүр шалдан нүцгэн явж чадахгүй ч гэсэн маш гоё таатай байгаа байхгүй юу? Уур амьсгал нэм. Тэр байтугай манай энэ хот чи одоо ингээд хамгийн хуурай эрсдэс уур амьсгалтай хот нь гэж байгаа байхгүй юу? Гэтэл одоо энэ өөр хотууд руугаа болохоор бүр гоё чиглэг тийм хотод байдаг гэж юм. Гэхдээ би яагаад энэ хотыг илүү одоо ингээд сонгож ирсэн бэ гэхээр маш том хот. Хоёрдугаарт ерөөсөө ингээд тийм багширсан юм байхгүй. Одоо Монголын нөгөө нэг юм багширсан, бүр ингээд төгжирсэн ийм зүйлээс болоод ингээд залхаж ирсэн хүн учраас би одоо энэ хотыг бол сонгосон байхгүй. Албаар гоё хүн нь гоё сэрэг юм байна. Том газар нутагтай юм байна. За тэгээ машины зогсоол нь одоо бусад айхтар хүн ам ихтэй хотод бол маш хямдхан байд юм байна. Машина унаад жигсэн газар руугаа ингээ яваад байж болох юм байна гэд илүү надад бол тэр нөгөө хувь хүний их чөлөөгөөсөө бүр үнэхээр таалагдсан. Дээрээс нь би одоо ингээ далаа ороо гэх юм бол зүгээр 20 минутын дараа далаа ирэх дээр очиж сууж байна. Энэ минь үнэхээр гайхалтай. Одоо Сиднейд бол тэгдүү гэж байна шүү дээ. 1-2 цаг бүр машинаар явж арай гэж хотоосоо гараад далаа ордог гэж байна. Манай хот болохоор тийм биш. Тэр нь бол үнэхээр надад бол таалагдсан. За уур амьсгал болохоор мэдээж одоо Монголтай эсэргээр байхгүй юу? Монголд одоо 100 болж байгаа шүү дээ. Тэгэхэд манайхын өвөл болж байна. Монголд өвөл болж байхад энэ 100 болж байдаг. 100 нь бол нэлээд халуун. Одоо нэмэх 40 руу ер нь хүрнэ. Гэхдээ л одоо надад бол яг энэ хот болохоор нэг юм салхитай. Одоо зарим нөгөө Вьетнам ч юм уу ингээд Таиланд, Маяланд очихоор ингээд нэг амьсгал харахгүй нэг юм чихтэй халуун байдаг шүү дээ, тий. Тэр ерөөсөө байхгүй. Гоо салхитай халуун. Манай ээж чи яг одоо 12 сард буюу эд халууны үлрэлд ингэржсэн байхгүй юу? Манай хоёр ээж. Юугүйд тэр хоёр хүүшээ эн чи ингээ ямар гоё уур амьсгалтай газар вэ? Юу ямар гоё ингээ салхитай халуун юм аа. Одоо үнэхээр таалагдчих ингээд ээж нар бол тэгжээсэн. Уур амьсгалын хувьд бол үнэхээр гоё. Ер нь бол баг одоо хавар намардаа бол яг жигд нэг сайхан 26 25 градусууд байгаад байдаг. 100 нь болохоор 40 хүрдэг зарим үедээ. Ихэнхдээ 30 гарантай. Өвөл нь болохоор ер нь ингээд дундаж температур нэг нэмэх 20 орчим иймэрхүү байдаг. Тэр бол ингээд надад бол уур амьсгал бол үнэхээр сайхан санагддаг байгаа. Дараагийн нэг зүйл болохоор ингээд төгжрлийг болоод бас хүмүүс сонирхож байгаа ах гэж бодож байна. Яг одоо төгжрөл бол энд ерөөсөө би бол учирч үзээгүй байгаа. Яагаад тэгэхээр би чинь нөгөө нэг бүр ингээд хурдын замаар ороод өглөө ажилдаа яваад орой явдаг юм биш байхгүй. Гэртээ ажиллаа хийдэг. Тэгээ хүүхдүүдэд зөөдөг, хүүхдүүдийнхээ хоол ундыг хийдэг л тийм ээж хүн. Ер нь энд ингээд сурж байгаа хүмүүс бол хийх нь л яг надрахуу юм темптэй байдаг. Өөрөө сурж байгаа бол яг ажил олоо хийчих нь ажил олоо хийгээд хажуугаар нь сураад ингээд явна. Би болохоор өөрөө нөгөө ажилтайгаа ирсэн. Йога ингээд заагаа явж байгаа болохоор ингээл үргэлжлүүлэл энийгээ заагаад одоо гэрээсээ ажиллаад ингээл явж яадаг гэсэн. Тийм учраас би ерөөсөө төгжрэлтэй таарж үзээгүй. Манай нөхөр болохоор яг ингээ өглөө оройд яг ажилдаа явж ирдэг. Өглөө оройг ажлын цагийн үед бол ингээд
бүр нам төгжихгүй ч гэсэн ингээд жоохон зам нь удааширдаг гэж манай хүн хэлж ийсэн. Яг бол бүр айхтар төгжрөл бол байхгүй. Өдрийн тур шийш тийшээ наашаа шасаа явхад бол ингээд төгжрөл гэж юусоо би бол харж байгаагүй. Дараагийн асуулт болохоор ингээд 10 жилийн хүүхдийн одоо сургууль орчин ямар хөө вэ гэж асуусан байлээ. За би ер нь яагаад Австралиг сонгож ирсэн бэ гэхээр энээс л ер нь болсон. Одоо ямар нэгэн ялгуурл их мэдрэгдэхгүй. Тэгээд одоо том ангид орохоор яг мэдээж ингээ Монголд ч гэсэн ингээл эрэгтэй хүүхдүүдийг нэгээ дээрлэх юм байдаг шүү дээ тий. Ингээл муудалцах юм байдаг. Мэдээж одоо хүн уучраас өсвөр насны хүүхдүүд уучраас тийм юм байдаг л баг. Гэтэ манай томоо 2 хүүхэд чи охин уучраас ингэж ямар нэгэн маргаан ерөөсөө үүсгэж байгаагүй. А манай баг хүүхэд болохоор жижигхэн уучраас ингээ бага ангид явж байгаа учраас угаасаа асуудал байхгүй. Орчны хувьд бол одоо ингээ бүр үнэхээр тасархаа гэж би хэлнэ. Яагаад би баруун одоо энэ ялангуяа Австралиг сонгож ирсэн бэ гэхээр нэгдүгürt ялгарл байхгүй. Хоёрдугаар орчин бол үнэхээр гоё. Одоо нэгдүгээр ангийн 6 настай хүүхэд бясалгал хийж ингээ боддог анги дээрээ. За гэтэл манай 9 дугаар ангийн том охин маань анги дээр ингээ мотор юм гоё машин хийж байна. Мотор ингээд үнэт эдлийн юм хайрцаг хийж байна. За тиймүүдээ бүр нэг технологи хичээл дээр маш гоё цүнх ойсон байна. Бүр ингээд бүр үнэхээр гайхалтай ёо. Би бүр ингээд хүүш ямар гоё бүтээлч юм бэ. Ингээ ямар гоё ингээ арга зүй амьдралын ухаан сургад юм бэ гэдгийг нь бол үнэхээр гайхсан. Одоо нөгөө хүүхдийг хичээлээр нүдэт ах юм байхгүй. Одоо 1-р анги нь байна уу, 5-р анги нь байна уу, 9-р анги байна уу? Даалгавар ерөөсөө өгөхгүй байгаа байхгүй яа. Тэгэхээр хүүхэд бол ингээд хүүхдийн насныхаа цагийг аз жаргалтай өнгөрөө, ингээд дурсамжтай өнгөрөө гэж боддөг юм байлгүй бүүмэд ямар ч байсан ерөөсөө даалгавар өгдөггүй. Тэгэл хүүхдүүд хичээлээ тарж ирлээ. Дандаа ингээд эцэг эхтэйгээ аз жаргалтайгаар ингээд хоорондоо цагийг өнгөрөөдөг. Одоо Монголд байхдаа бол би дунд хүүхдтэйгээ бол нэлээд үзэлчихсэн байхгүй. Даалгаврыг хийж чадахгүй, хооцор нь яана инээ гэл нэлээ стресс өөрөө авч ирсэн гэсэн үг. Даалгавар энэ төр дээр нь хийх гэж. Гэтэл энд бол ингээд манай 1-р ангийн хүн өнгөрсөн жил бол ингээд бэлтгэл ангид байхдаа сургуульд орсон байхгүй. Тэгэнгүүт одоо өдийг хүртэл 1-р ангидаа сурж байгаа хүртэл надад ямар ч хичээл өгөөгүй. Зүгээр тоглоал идэг. Хих цагтаа тоглоал одоо нэг цаг гарan нэг жоохон хичээл хийвэл хийдэг юм шиг байгаа. Гэхдээ тоглоомын аргаар хийдэг болохоор тэд нар бүр айгүй амархан юм шиг байгаа. Манай хүүхд одоо ингээд англиар бүр янзын гоншдог болчихсон. 1-р анги штэ. Тэгсэн хэрнээ яг өөрийнхөө төвшөнд тохирсон одоо 100 гаруй намайг уншсан байх гэж боддоо. Бүр баг одоо өдийн насандаа тий 30 40 хүрээд 100 гаруй ном уншаагүй ч хүмүүс зөндөө байдаг штэ тий. Өөрийнхөө төвшөнд тохирсон. Гэтэл тэр нэг атеизм жоохон хүүхэд 6 настай байж 100 гаруй ном уншсан. Жил болгоо ингээд сургуулаас нь ингээд хамгийн одоо олон ном уншсан одоо 120 ном уншиж чадсан хүүхдүүд ингээд урамшуулж эцгийн хурал дээр нь ингээд тэр хүүхдэд ингээд голден авард буюу ингээд шагнал өгдөг байхгүй. Тэгээ хүүхдүүд ингээд маш урам зориг аваад тэр хичээлээ ингээд уншаад өдөр болгоо нэгийг л уншаараа гэж зөвлөдөг. Тэгээ яг хүүхдийн төвшөнд тохирсон учраас их амархан. Манай хүү бол ингээд нэг номоо ингээд 5 минутанд уншаал дуусчдаг. Тэр энэ ч яг болж байгаа байхгүй. Төвшөндөө тохирсон тэр хүүхд заавал зовх албагүй байна. Тэр хүүхд ядрах албагүй байна. Зүгээр л хичээлсээ орж ирэл 5 минут уншаал дуусчихад болчдөг. Тэгсээ өдөр болгон энийг хийж байгаа нь өөрөө хамгийн гайхалтай. Багаас нь ингээд тэр хүнийг өдөр болгон жижиг зүйл хийвэл хүн амжилт хүрдэг юм а гэдгийг сургаад байгаа юм шиг надад бол санагдчихж байгаа. Хүүхдийн одоо сургуулийн насыг бас хүмүүс одоо асуусан байсан. Би болохоор одоо цэцэрлэг энд одоо маш үнэтэй гэдгийг сонсоод тэгээ цэцэрлэг нь одоо баг өдрийн 4-500 мянган шиг байгаа. Тэгэхээр 4-500-аараа хүрэхгүй хаа $160 гэдэг чинь 300 гаруй мянган байна. Нэг өдрийн штэ тий. Тэнгүүд энэ нь ингээд ээж аав нь одоо ажлын визтэй ч юм уу ямар нэгэн өөр одоо сурхаас бусад визтэй байх юм бол улсаас нь 70% ч гэлөө төлж өгдөг гэсэн. Тэгэхдээ би энийг ингээд ерөөхдөө сонсчоод би хүүхдэд тэгвэл яг үнэгүй болох үед нь авч ичих хэрэгтэй байна гэж Австрали руу явах гэж бэлдсэн. Тэгээ би хүүхдэд 5 настай байхад энд ирэнгүүт яг сургуулийн өмнөх нас буюу pre-primaryд оронгууд бэлтгэл яг гэсэн үг шүү дээ монголоор бол. Тэгээ тэнд оруулсан чинь шууд үнэгүй 5 өдөр яваад эхэлсэн байхгүй юу. Тэгээ би энийг бол тооцоолж Австрали руу ирсэн байгаа. Яг тэр би ачаалахаа хүсэхгүй байна. Хүүхдээ авчираа 4 настай авчирлаа гэхэд хүүхд маань ингээд маш их мөнгөөр сурах шаардлагатай болдог. Эсвэл гэртээ үлдээгээд байвал тэр хүүхд ямар амар стресс авах вүлээ тий. Энэ болгоныг тооцоо учраас би яг хүүхдэд 5 нас хүрэнгүүд иш аваад ирсэн. Тэгэхээр маань одоо зарим хүмүүс ингээд байгаа байхгүй багшаа танада виз мэдүүлэхэд туслаач гээл асуугаал тий. Тэгэхээр би бол визний ажилтан биш ээ. Би тэрийг сайн мэдэхгүй. Визээр чи ингээд дагансан визний агентууд Монгол бол зөндөө биш тий. Тэгэхээр тэр агенттайгаа сайхан зөвлөлт өгч би одоо ийм юм хүүхдтэй юм аа ингээ явах гээд байна. Эднэрт яадаг вэ, ийдэг вэ гэж асуувал тэд нар бүр надаас илүү туршлагатай мундаг хүмүүс байгаа. Би бол зөвхөн өөрийнхөө одоо тохиолдсон зүйлээ л мэдж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд мань үнэхээр явахаар шийдэх юм бол агентууд дээр очиж зөвлөгөө ав. Би ийм юм хүүхдтэй байна. Яах вэ, ийх вэ? Аль нь надад зүгээр, аль гар гарцлахаа сайн бэ гэд. Гэхдээ мэдээч хэрэг дараагийн одоо блогоор бол би их сургуульд яаж илсэн, ямар замаар явсан гэд өөрийнхөө бас бүх туршлагыг хуваалцъя. Юу жоохон алдсан байж магадгүй гэдгээ хуваалцах учраас та хэд маань дараагийн блогоор бас тэр мэдээллийг авч болно шүү за.
За тэгэхээр ямар ч байсан хүүхдүүд бол цэцэрлэг бол айхтар үнэтэй. Тэр өөрөө ээж нь сураад ингээд хүүхдээ орхиод явах боломжгүй ээжүүд байх юм бол энэ өндөр өртөгтэй оронд чинь одоо хоёулаа л ажил хийхгүй бол энэ амьдрахад маш хэцүү байхгүй юу? Хоёулаа л ажил хийхгүй бол тэр зөвхөн нөхөр нь ажиллаад эхнэр нь ингээд хүүхдээ хараад сураад ингээд байна гэвэл нилээн үлэн зүлмэн хэцүү амьдрна. Маш хэцүү бүр химнээл те юу ч авч чадахгүй нэг юм авах байсан. За боли одоо энэ удаа боли. За сургалтын төлбөрөө яах уу гэд маш их одоо зовж амьдрнаа. Ер нь бол ингээд нэлээд дарамтанд орж амьдрна. Сэтгэл зүйн дарамт авна, стресс нь мэдээж энэ гоё сайхан орнд, гоё орчинд сайхан амьдраад байгаа юм шиг боловч нэлээд дарамттай амьдрна. Тийм болохоор дандаа ингээд хоёулаа ажиллах боломжтой нөхцөл байдыг бүрдүүлж ирвэл илүү сайхан зөв санагдсан шүү гэж хэлмээр байна. Би болохоор ингээ ямар нэгэн энд тэнд ажилтгүй ч гэсэн өөрөө бизнесээ олон жил хийцэн энд ирээд шууд үргэлжлүүлээд онлайнаар явуулсан учраас надад бол харьцангуй гайгүй байсан байгаа. За ингээд 10 жилийн хүүхдийн нөгөө орчноо ярьж байгаад бүр нэлээд өөр юм ярьсан байна. Гэтэ яг хэрэг болох мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Тэр орчин бол үнэхээр гоё. Сургуулийн орчин, тэр саксны талбай, хүүхдүүд ингээ хичээлдээ ирэнгүүтээ зарим нь жоохон гэр нь хоолой ахмад скутер унаад ирдэг байхгүй. Скутерээ тавьдаг парк юм байгаа. Тэнгүүд нөгөө 1-р ангийн биш одоо нөгөө бэлтгэл ангийн хүүхдүүд ингээ тоглодог хөөхөн ундаг дугуй мөгөө гэл ингээл айгүй хөөхөн ингээд орчин бол ерөнхийдөө ингээ ном ногоо энэ юм дулаахан юм чи мэдээж орчин илүү гоё байна. Тэгээ ерөнхийдөө бол хүүхдүүдийнхаа энэ сурах боловсрох арга дээр бол үнэхээр төгс орон юм а гэж би бол харж байгаа. Одоо жишээлбэл яаж ингэж өөрийнхөө бүх юмыг ингээ хаяад те бүр гэр орноо хүртэл зараад ингээ Австралиг зорин ирсэн бэ гэхээр хүүхдүүдээ нэг маш гоё орчинд стрессгүй тэгээ түгжирлгүй бохир биш газар байлгаад дээрэс нь маш гоё хилтэй болохыг гэж би бүх юмаа золиосолж Австрали юу нэрсэн. Тэгэхээр би энд бол удаан ингээд насаараа амьдрахгүй шүү дээ. Яагаад гэхээр эх орн гэдэг зүйл чинь хүнд хамгийн үнэтэй. Хүүхдүүдээ гоё тодорхой хэмжээнд хэдэн жил боловсрол эзэмшүүлчихэл гэртээ харих гэсэн зорилготой ирсэн хүн байхгүй юу? За тэгвэл номын сан гэж асуусан байна. Дараагийн хүн вау номын сан ёо бүр ингээд гайхалтай. За номын сан бол ёо бүр Австрали үнэхээр гайхалтай. Та боддоо бест селлер буюу хамгийн ингээд тасархай номуудыг та үнэгүй унших хэрэгтэй байдаг гэж боддоо. Би жишээлбэл номын сангийн карт нээлгчингүүд сарда одоо жишээлбэл нэг 3-4 номыг бест селлер номыг үнэгүй унших хэрэгтэй байгаа байхгүй. Би бүр тэрийг ингээд анх бүтгүүлчихэд бүр гайхаж байсан. Вау гэд. За тэгвэл манай хүүхдүүд чи одоо ингээд нэг өсвөр насны хүүхдүүд байна. Манго, аним энэ төр их үздэг. Тэнгүүд тэр нөгөө Монголд маш үнэтэй зарагдаад байдаг. Номын санд байдаггүй шин тэр гайхалтай номууд бүгдээрээ номын сандаа байж идэг. Зүгээр одоо хүн нэрээ бүр хүсгэл юм бол ингээд байгаа газараасаа тэр сайхан эрдэнэ мэд зүйлүүдийн бол шүүрэл авах боломж их байгаад байгаа байхгүй. Бага насны хүүхдч тэр өсвөр насч тэр томчууд байсан ч гэсэн ингээл өөрийнхөө сонирхдог дуртай төрлийн бүх номнуудыг бас ингээд ихийг нь баг үнэгүй болоод авчна. Тэрөө яг тухайн номын санд байхгүй бол хилээ захиалаад те би яг энэ номыг уншмаар байна. Танаа өөр газараас ч ингээд захиалаад энэ ирвэл би уншиж болох уу гэж хэлэнгүүд нөгөөдөл нь боломж яах юм бол хайгаад болон та тэр үед ирж аваараа ч юм уу ингээд хилээд өгдөг нь бол бүр гайхмаар байсан. За дараачих болохоор амьдрах орчин гэнэ. За амьдрах орчны хувьд бол энэ улс бол ингээд хүмүүсийнхаа тэр сайхан тухтай амьдралыг бол зүгээр л ингээд төгс шийдсэн юм шиг санагцсан. Одоо ингээд миний энэ байж байгаа парк ба шүү дээ, тий. Ингээл ихэнх газар нь ийм гоё ногоо, ингээл усан ориглуур, ингээл бүх юм байж идэг. Бүр үнэхээр гоё. Хаач явсан чи өглөө босоод хүссэн газарлага гүөх зам, талбай, тий, ундаг дугуйны зам, алхалтын зам бүр зүгээр л бүгд ингээд шийдэгдсэн маш гоё. Тэгэл хүссэн газараа очиод нэг кофе аваад гоё алхах ингээд талбаанч байна, суух газаранч байна. Одоо ингээд ийм гоё уур амьсгалын хувьд гоё учраас бас тэгээд дээрээс нь хотынхын дэд бүс бол маш гоё хөгжсөн, маш цэвэрхэн их соёлтой хүмүүс. Одоо ингээд зүгээр зам ам дээр ингээд чам руу ингээд оруулахгүйгээд машин шин дайрна гэж байхгүй. Чи дохоо өглөө тэр машин зүгээр чамаг зүгээр л оруулдаг. Маш соёлтой. Хөгжсөн орны ялгаа гэдэг чинь үнэхээр их байдгийг би бол яг Австрали ирээд мэдэрсэн байхгүй. Ямар гоё газар вэ гэд. Японд амьдардаг хүмүүст бол ерөнхийдөө энэ Австралийн ерөнхий байдал нь Японд жоохон төстэй. Тэр би Японд 3 удаа явж байсан. Манай ихэр маань өөрөө Японд амьдардаг болохоор би Японы ерөнхий байдал Австралийн байдлаар жоохон төстэй. Гэтэ хүмүүс нь өөр ахгүй. Япончууд их гоё дууга намуухан юм бүх байнга ингэж тонгоос хүмүүс үүдэр штэ. Одоо ингэж мэндэлж байгаа нь. Тэгэхээр Австрали болохоор маш гоё инээсэн. Хүмүүс нь их гоё дулаахан мэдрэмж өгдөг хүмүүс. Үргэлж инээ нэг гудамжинд гүүгээ явж ангууд сайн уу гээл тэгин. За зүгээр гудамжинд ингээд алхаад явж байл өглөөний минь орой минь тэгэл ингэж ярьдаг. Хүмүүс нь маш гоё одоо бусдаа гоё хүндэтгэлтэй харьцдаг, маш гоё инээсэн хүмүүс байсан учраас анх ирээд энд бол ингээд тасан зохицоход бол илүү амар байсан гэж хэлэхэд одоо хэлдэг. За дараагийн нэг асуулт нь болохоор мөнгө хураах боломжтой юу гэж асуусан байна. За миний өнцгөөс харахад те би чинь бол ингээд 3 хүүхэдтэй ээж биш те нөхөртөөгөө ингээд тавал Австралид ирчихсэн.
Тэнгүүд ингээд бид хоёрын одоо олж байгаа мөнгө бол ерөөсөө нэг ширхэж төгрөгч хураах боломжгүй. Тэр дээрээс нэмээд бид нар бас бүр Монголд байсан байраа зарж ээж одоо ингээд дөнгөж жил гарan болж байхад ингээд байраа зараад чүү ай хүргээ явж байгаа байхгүй юу. Яа тэр өртөг өндөртэй учраас их зарлаг гардаг. Энэ улсаас одоо ингээд ялангуяа манайх шиг ингээд гэр бүлэрээ ирчихсэн хүмүүсийн хувьд бол ингээд мөнгө хураах боломж бол маш ховор санагдсан. Зүгээр сайхан тухайн цаг үед аз жаргалтай байгаад хүүхдүүдэд боломжсрал эзэмшүүлээд буцчихвэл болж байгаа. А хэрвээ огт хүүхдгүй хүн байх юм бол одоо жишээлбэл энэ улс чи яагаад бид нэг хамаг мөнгө алдаад байна гэхээр хамгийн үнэтэй нь болохоор түрээс ахгүй юу. Одоо манайх жишээлбэл 7 хоног 2.5 сая буюу сардаа 10 саяг түрээсэнд өгж байгаа. Тэгвэл манай нөхрөө ингээд зовж олсон бүх цалингийн бараг 80% зөвхөн түрээсэнд явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон ингээд амьдрахад жоохон хэцүү чанга байгаад байгаа нь эндээ байгаа. А бид нар тэнгуүч ингээд хүүхдүүдтэйгээ ингээд 3 хүүхдүүдтэйгээ ирсэн учраас ингээд байр маяра хүмүүстэй хуваалцах ч юм уу те нэг өрөөндөө нэг хүн оруулдаг ч юм ийм боломж орог байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь 3 хүүхдээ 2 охин маань өсвөр насных гэхээр бас боломжгүй байгаа даа. Гэтэл зарим нэг ингээд залуу хүмүүсийг харж байхад ингээд хүүхдгүй ингээд 2 хос ирчих юм бол сайхан Монгол айл майлтай ч юм уу эсвэл гадаад хүмүүс ч байсан хамаагүй ингээд зараар те Facebook marketplace-ээр эднэр айгүйх зар тавьж юмаач зардаг өөрөө мөрөгөөр түрээсэлдэг юм байлээ. Тэнгүүд одоо хин нэгний өрөөнд ороод те хоёулаа цуг ингээд за хосороо амьдрах юм аа ийм төр төлийгээд хоорондоо тохироод те тэр ерөнхийдөө бол иймэрхүү түрээстэйгээд хоорондоо ярина штэ. Тэгээ орчих юм бол харин өстөнөө бүтэн түрээс төлөхгүй түрээсээ маш сайн хэмнээд ирэх юм бол хүүхэдгүй хүмүүс бол бас мөнгө хурааж болох юм байлээ. Яа тэгэхээр манай нэг дүү өөрөө бас энд ирээд Сиднейд ирээд 1 жил болсон байхгүй юу? Сиднейд ирээд ганцаараа ирсэн гэр бүлгүйгээр. Тэгээ ажиллаж байгаад хөөрхийн амтан 60 сая төгрөг жилийн дотор хийж хадгалж аваад тэгээ нутаг буцсан ийм тохиолдол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдгүй ганцаараа эсвэл хосоороо ирүүл бас илүү зүгээр санагцсан. Яа тэгэхээр хосоороо ахмал хоёулаа ажил хийж ихэр чи гоё ягаастай тий. Тэгээ нэг нь яаж сураал тэгэл ажиллаад манай тэр дүү болохоор өөрөө өглөөнөөс өдөр хөрс сураал үдээс хойш оройн бүр ингээд ажиллаад бүр өстой ингээд маш их ядарсан. Гэхдээ хөөрхий ганцаараа ч гэсэн тийм их мөнгө хийгээ буцсан. А гэтэл хосоороо ирэх юм бол бас илүү боломжтой ч юм шиг. За нэг бодлын хосоороо ирэхээр нэгэн заавал сурцсан байх ёстой шүү дээ. Сурахгүй бол энэ чи виз зүгээр гардггүй юм чинь. Тэгэхээр нэгэн сурахаар чинь бас л тэгэл ялгаагүй бас болох байсан байж магадгүй. Энийг бол яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан ингээд хүүхдгүй хүмүүс бол илүү боломжтой. А илүү бас мөнгөө илүү нөөцлөх боломжтой юм гэж би харсан. Бид нар бол жишээлбэл ингээд хүүхдүүдийнхаа бүх юмыг бэлдэж байгаа шүү дээ. Сургуульд нь хоол өгөхгүй, хүүхдүүдийнхаа одоо амттны юмыг бэлдэнэ, хоолыг бэлдэж явуулна, 1-р анги бэлтгэл бүгдээрээ адилхан хоол өгөхгүй, том ангиж өгөхгүй, бага ангиж өгөхгүй. Тэгэхээр жижиг сажиг зардал их гарна, хүүхдүүдийн хувц сунарын зардал их гарна. Ингээд ер нь ингээд гэр бүл байна, ингээд олоолаа байх тусан мэдээж олон хүнээс олон зарлага гардаг болохоор нэг иймэрхүү байдлаар бид нар бол ерөөсөө мөнгө хураах бүр ямар ч боломжгүй байгаа, хураагаачгүй байгаа хэдэл арай гэж хүргээл ингээд явж яадаг гэсэн. Тэгэхээр хэрвээ ингээд залуу хүмүүс ингээд гадаад дотоод явъя гэвэл бас зориод үзэх зүгээр. Ийм гоё орны соёлыг үзээд, энэ сайхан зүйлүүдийг мэдээд, гоё хүмүүстэй танилцаад, бас хилээ сураад аваад тэгчээд одоо нэг өөртөө сайхан тийм за би тэр оронд тэгж амьдарсан шүү, тийм зүйлийг мэдсэн шүү, хамгийн гол нь би оюуны боловсрол аваад хилтэй болоо буцсан шүүгээ ирэх юм бол маш гоё газраа гэж би бол хэлэхээр байна. За дараагийн асуулт болохоор хүүхдийн эмнэлэг эмчилгээ ямар байдаг вэ гэд асуусан байна. За тэгээ энийг бол одоо айгүй хэцүү сэдв. Тэгэхээр бид нар чинь ингээ нэг ийм ухаан суучихад байгаа байхгүй. За энд ч гэсэн амар үнэтэй. Тэгэхээр хаа хамаагүй эмнэлэгт очивол бид нар ингээд айгүй үнэтэй гэсэн нэг надад бол тийм бодол байгаад энд хүүхдээ өвдөж би үзүүлж үзээгүй. Гэхдээ нэг удаа манай хүүхд ингээд шүдэн өвдсөн байхгүй юу. Шүдэн өвдөөд чи шүдний эмнэлэгч одоо маш үнэтэй шүү дээ. Ер нь бол ийм хөгжсөн орнуудад шүд бол бүр солиотой үнэтэй байдаг байгаа байхгүй. Гэтэл Японд бол ингээд даатгалаараа 100% үнэгүй байж байхад энд бол 100% бас биш байгаад тах шиг байгаа. Гэхдээ бид нар ч нөгөө сурах гад ирсэн гэр бүлийн даатгалтай байх юм бол одоо жилд нэг хүүхэд нь $1,000 ингээд шүдэн эмчилэх хэрэгтэй гэсэн тийм байд юм байлаа. Манай хүүхэд маань ингээд баг хүүхэд маань гинт шүдэн өвдөө бүр ийм том хавдаад тэгвэл би эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлээд ингээд антибиотик уулгаад хав мав ингээд буулгачаад нөгөө хүүхдийнхаа одоо сургууль болгон дээр нөгөө шүдний эмнэлэг байдаг байхгүй гэрээтэй. Тэгмүү тэр эмнэлэг рүүгээ заалгаад одоо хүүхд маань ингэчлээ яах вэ гэсэн чинь за наа чинь бол яаралтай нөхцөл байдал байна. Тэгэхээр одоо тэдний үед хүрээд ирээрээ гэдэг надад цаг өгөөд тэгээ оцсон чинь нөгөө нэг одоо 2 шүдийн ломбодоод 2 шүдийг авахгүй бол болохгүй байгаа маань гэсэн онш тавиад тэгээ энэ бүх үйлчлэгээ нийлээд бол $1,000 болох юм байна. Гэхдээ та олныг ч төгрөг төлөхгүй энийг бүгдийг үнэгүй хэлэх ирэх байна гэж хэлээд манай хүүхдийн энэ үйлчлэгээг бүгдийг үнэгүй хийж өгсөн. Тэгэхээр бид нар маш их мэдээлэлтэй байх хэрэгтэй байна, судлах хэрэгтэй байна, болохгүй бол тухайн газар руу залгаад асуух хэрэгтэй байна. Ерөнхийдөө нөгөө эмнэлэгт үзүүлэхэд жишээлгээд улсаас тогтоосон юм нэг юм төвшин гэж байд юм аа л да. Одоо шил би
одоо өрхийн эмнэлэгт чи үзүүлнэ шүү дээ. Дурын хувийн байна уу, ямар ч байсан те. Тэнгүүд одоо жишээлбэл $45 ингээ улс одоо яг ийм төгрөгөөр чи үзүүлэх юм бол манайх үнгүй чиний даатгалаар хөнгөлнө гэсэн байтал тэр эмнэлэг нь одоо хувийн эмнэлэг байгаад $85, $95 байх юм бол тэр хооронд зөрүүг нь би өөрөө төлөх болчиход байгаа юм байна. Гэтэл no gap буюу одоо зөрүүг эмнэлэг байдаг шүү дээ. Одоо шил 45-аар үздэг эмнэлэг бас байдаг байхгүй юу. Тийм газар очиж үзүүлчих юм бол би даатгалаараа тэрийг төлүүлээл өөрөө үнгүй үзүүлэх боломжтой гэсэн. За тэгэхээр ерөнхийн нэг улсын стандарт гэж байд юм байна. Тэрнээсээ хэтэрсэн мөнгийг өөрөө төлөх юм байна. Тэрийг давахгүй бол бас даатгалаар нь ерөнхийд нь бас сайхан одоо тэрийг cover хийх буюу төлөөд өгд юм байна. Миний нэг танил хэлэхтэй болохоор хүүхэд нь ингээ гараа хугалаад тэгээ үзүүлсэн чинь та ингээ яаралтаа тийм таны даатгалд болохоор яаралтаагаар шууд ингээ гарын ингэж боож моох ч юм уу те эмчилгээ авах тийм үйлчлэгээ ороогүй байна. Тэгэхээр та одоо мөнгөө төлж энийг хийлгэнэ гэсэн чинь $2000 буюу нэг 4 сая гаруй төгрөгөөр бол шууд тэр хүүхдийн гарыг ингээ боож могоод гипснээс тавьдаг ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хийлгсэн даатгалаа сайн үзэх ёстой байна, судлах ёстой байна. Даатгалын газар руугаа заалгаад би одоо яах вэ? Яавал зүгээр вэ? Хэрвээ би ингээд яаралтай юм гарвал миний ингээд даатгалд орохоор би хүснээрээ нэмэлт зүйлж болохоор болоод би аль даатгалыг авах вэ? Аль төрлөө сонгох вэ гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар нэлээд гоо сэргэлэн байх хэрэгтэй байна шүү гэдгийг л би ойлгож байна. Тэгээ аль болох одоо янз бүрийн гинтийн юм битгий тохиолдоос гэж л бодож байна. Яг тэр энэ өрдөг өндөртөө орно. Одоо өмнөх одоо байгаа орлогоо арай гэж хүргэж амьдарч ээж янз бүрийн гинтийн тохиолдох юм бол хэцүү шээ те бид нар чи ингээд мөнгө хураад чадаагүй арай гэж мөнгө хүргэж байгаа болохоор тэгэхээр ер нь бол ингээд өөрсдөө ингээд маш гоо мэдээлэлтэй байх. Хоёрдугаарт ингээд дархлаагаа дэмжиж эд зүйлс одоо хоолунд хэрэглэх. Тэгээ дээрэс нь эднийх нь дулаахан болохоор хүүхдүүд өвддөггүй юм байна. Манай хүүхдүүд бол ирээл бол бараг ганц удаа таньд төрсэн бах одоо жил гарны хугацаанд. Тэгэхээр бас нөгөө цаг уурн гоё байх үед бас хүүхд өвдөхгүй байхаар бас санаа зовох ч юм уу те. Тэгвчүү ингэчгүй гэсэн байдаггүй бас гоё санагцаа. За ингээд маш олон асуултанд ингээд бүгдийг ингээд бужигнуулаад тэр ингээд хүмүүсийн тавьсан асуултанд хариулчихлаа. За ингээд бүгдэнд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. Баяртай.